За сайн байцгаана үзэгчдээ. Та бүхэндээ энэ үдшийн мэндийг хүргэе. Тэгээд 4 өдөр болгон 19 цагаас хүрдэг архигүй эрүүл гэр бүл нэвтрүүлгийн ээлжид дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд өнөөдрийн манай нэвтрүүлэгт хөхөө чимгээ бид гурван өнцөөслөгчөөр тэгээд зочноор өмгөөлөгч хуульч Батотхон. За тэгээд гэр бүл судлаач гэхүү. Гэр бүл судлаач шүхэр цэцэг. Би шүхрэг энерги л шүтэр цэцэг гэж хэлэх гэдэг. Гой нэр өгөх гэдэг чинь. Тэгээд уламжлал ёсоор өдрийг хязгаар сонин сайхан юу байна туулцдаг хөө. За хамгийн их ажилтаар манай хөхөө хэлсэн дээр. Зоригтойгоор шагтар гэдэг. За би нөгөө салхи хагалдгийн гэдэг байхгүй. За тийм. За өнөөдөр бас нийлээдгүй ажилтаа байлаа. Өнөөдөр Нарантул зах дээр бол олон улсын Нарантул бодлооны төв дээр нэг хил занстаар Нарантул зах дээр за эерэг хандлагыг залуучууд уриалъя гэсэн нэлээд том даян өрнөж байгаа. Тэгэхээр энэ бол юу гэхээр худалдааны байгууллагуудад залуучуудад одоо чиглэсэн зөвхөн залуучууд чихгүй иргэдэд чиглэсэн энэ нэг худалдаа үйлчлэгээ явуулахдаа бас тийм эерэг дулаахан уур харилцаатай байгаа ч ингэснээрээ магадгүй одоо нийгмийн энэ их бухимдалтай тийм ээ ийм байгаа энэ стресстэй байгаа энэ одоо асуудлыг бас багасгах юмаа гэж үзээд яг худалдаа эрхлэгч нарын дунд бас уралдаан зарласан тийм ээ эерэг үйлчлүүлэгчтэй эерэг соёлтой болгосон харьцах чиглэлээр нь сургалт мэдээлэл сурчлагын юмнуудыг хийсэн ийм өдөр байлаа. Тэгэхээр Нарантул худалдааны төв дээр бол энэ аян маань ингээд сарын хугацаанд үргэлжлээд явагдана. За мөн тэгээд маш одоо олонний талархал хүлээсэн яг өөртөө тэр харилцаа хандлага төлөвшүүлж чадсан бас худалдаа эрхлэгчдийг дэмжих, урамшуулах, алдаршуулах гэдэг бас өөр ажлууд хийхээр ийм байгаа. Тэгэхээр ийм одоо ажилттай байлаа. За тэгээд төрийн байгууллагын тухайд нөгөө бичиг цаасны ажлууд ихтэй байлаа. За тэгээд үдээс хойш нөгөө хичээл рүүгээ гүйж яваасаа хичээлээсээ чөлөө аваад гараад баярлалаа агшаа. Надад чөлөө аваад байгаад баярлалаа гэж хэлмээр байна гэдэг. Тий. За радиогийн нэвтрүүлэг явсан уу? Радио MJL дээр өнөөдөр бас мэдээлэл өгсөн. 7 хоног болгоны 4 өдрийн 2 цаг 30 минутад бол нийслэлийн гэр бүл хүүхд залуучуудыг хөгжлийн газраас явуулж байгаа болон ойрын одоо энэ 7 хоногт хийгдэх гэр бүл рүү залуучууд руу хүүхд рүү чиглэсэн ямар томоохон арга хэмжээ байгаа юм бэ гэдэг тал дээр мэдээллийг тогтмол аваад авах бүрэн боломжтой байгаа. Радиодаа бас өнөөдөр мэдээлэлээ хүргэсэн байгаа. За мундаг. За манай Батотгоны тухайд өнөөдөр яаж өнгөрөв? Өглөө босоод юу хийж эхлэв гээ? Бас бол хүүхдүүдэд хичээл номд нь зөөхөөс эхэллээ дээ тийм. Ердөө нэг өдөр байлаа ачаал та. Тэгээд яг хамгийн гол сюрприз бол одоо танай нэвтрүүлэгт орж ийн тий. Санаанд урилга аваад энэ үл их сонирхолтой байна. Намайг suurсан баярлалаа гэж. За баярлалаа. Манай чимгээ. За миний хувьд болохоор бас л нэлийн завгүй өдрүүдийн нэг байлаа. Тэгээ бид нар бас ярилцаад бас одоо ерөнхийлөгч маань энэ хугацаанд мөрөг төлбөрийнхаа туршид хийсэн ажлууд дундаасаа ямар ажлуудыг хэдэн хувьтай хийцээд байгаа, ямар ажлуудаа болохоор үнэхээр хийх боловч заавал нэг хамааралтайгаас төр зогссон байгаа. Ингээд одоо юм бүх мөрөг төлбөрийн бүгд нь базаад хэр хэмжээтэй ямар ажлууд аль нь билээд аль нь билээгүй аль нь юунаас шалтгаасан гэсэн одоо тийм том програм хангамжийн одоо шууд нэг иргэдэд ойлгомжтой харагдахаар нэг бас тийм шин ажил эхлүүлээд тэрийг бас ингээ хуралдаж зинтэй хэрхэн одоо ажиллах вэ гэдгийг бас ярилцсан. За дээр нь ажил тараад бас одоо Step Mongolia гэдэг Америкаас за Silicon Valley буюу одоо тэндээс ирсэн IT инженерүүд маань одоо бүтэн өдөр 5 өдрийн туршид одоо өөрсдөө зардлаад агаад тэгээд бас Монгол залуучуудад яг тэр програм хангамжийн мэдлэг олгодог тийм сургалтыг хийж явах. Тэр нь сайн дураар очиж орчуулга болон тэр кодчж чад хүүхдүүд яг мэрэгжлийн түвшинд учраас тусал дэмжсэн бас ийм ажлуудыг хийсэн өдрүүд байлаа. Өнөөдөр бас яг тэр байсан. Гэхдээ би нэвтрүүлэгтэй учраас ямар ч байсан эндээ бас цаг гаргаад өөр бас айгуу сайн орчуулагч охин залаа гэдэг охин маань байсан учраас ажлаа одоо тэр охин маань авч үлдээд тэгээд би наашаа ирсэн байна. За манай зочин шүхэр цэцгийн хувьд за харьцангуй нөө бусад өдрийг бодох юм бол арай ачаал багтай. Тэгээд яг ойлоо нөгөө нэг бэрхшээлийн талаас яриа гэж бодоод тэгээд удахгүй бас нэг бэлгийн харилцааны ёс зүйн талаар нэг семинар хийх гээд тэгээд яг тэрэн дээр хамтрах хүмүүстэйгээ нэлээд холбогдлоо. Тэгээд бас мэдээж яг нөгөө монголчуудын хувьд бас тий энэ хүүхдүүдэд нөгөө нэг бэлгийн боловсрол тэр дундаас бэлгийн харилцааны ёс зүйн талаас тий нөгөө мэдээлэл бас жоохон ховор бас хомс байдаг. Тэг эцэгчүүд маань ч гэсэн тэр талын мэдээллийг бас жоохон өгөхтэй их одоо ичдэг тий. Бас энэ мэдээлэл маань өөрөө аюу хаалттай байдаг. Тэгээд бас залуучуудад зориулсан яг ийм семинар хийх гээд тэгээд тэрэндээ нэлээд бэлдээл жоохон юу байсан да. Тэгээд бос нь бол гайгүй дайжгүй. Сонирхолтой байна тий. Хичээл өгөрлөө.
За насаахын хувьд. За миний хувьд л яхахтай тэгэл яг л байдаг юм. Энгийн нэг ердийн нэг ажлын өдөр байла. Тэг яг бид нар нөгөө нийслэлийн гэрэл хөгжлийн газартай хамтран төсөл маань эхэлж байгаа учраас бас өнөөдөр цагдаагийн хүмүүстэй бас уулзаж Баян зүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтстэй хамтраад архигүй эрүүл гэр бүл өдрлөг хий гэж ярьж байна. Тэгээд цагдаагийн байгууллага маань болохоор бас Баян зүрх дүүрэг маань эх 7 хоногуд бол бас нэлээд шахуу хөтөлбөртэй байсан юм байна. Тэд нар маань өөрсдөө болохоор яг нөгөө гэр бүлийн хүчирхийлүүлдэг нөгөө хохирогч нараа цуглуулж уулзах, эвлэрүүлэн зуучлалын маш том ажил хийж байгаа юм билээ. Ер нь улстай баг анх удаа гараад шахуу бүр баримтлах байр дээр даваачиж уулзуулаад ихтгэлцлийн гэрээ энтер байгуулах тийм сонирхолтой маш зөв. Би бол өнөөдөр сонсож байхдаа энэ ямар зөв арга хэмжээ зохион байгуулж байгаа юм бэ л гэж бодож исэн. Тийм тэгээ тэр хүрээнд нэг өдөрлөгөө ямар ч байсан нэг дүүргийн нэг 200 орчим архины хамааралтай архиудаг хүмүүсийн дунд эх 7 хоногт хийх байх. Тэгээд өнөөдөр ямар ч байсан эхний ээлжинд ярилцлаа. За мөн үдээс хойш бол эмэгтэйчтэй орох анги дээр ажиллаа. Хүүхдээ орох анги дээр манай Алтан туяа багш маань явсан. Тэгээ бид нар бол 4 өдөр болгоно хүүхд эмэгтэйчүүд хоёрлоо явдсан шүү дээ. 3 өдөр бол манти архины албатай эмчилгээ. Тэгээ 1-2 өдөр бол орон нутгийн тахир сойдын орох анги ч юм уу анги өдрөө. Хагас өдөр бол шууд тоосхны орох анги дээр. Яг ингээд 7 хоногийн 6 өдөр бол яг ингээд бүтэн орох анги өдрөөгөө сургалтад оруулаад явчихж байгаа. Одоо дээрэс нь бол төслөж эхлэнгүүт бол нөгөө архины хамааралтай 20 гэр бүлийг сонгож аваад нэрэ Кристиана Ноблийн сангийн нэг зохицуулагчтай ярьсан тэднийх бас эх 7 хоногт яг эцсийн байдлаар айлуудынхаа үнэлгээг гаргаад тэгээ тэр хүмүүст айлууд дундаас яг архины хамааралтай хэдэн айл байна тэр хүмүүсээ манад өгье гэсэн нэрсэн. Тэгэхээр тэр хүмүүсээ бас нөгөө сургалтандаа өрнө штэ чи шууд одоо ямар хонь биш татаж авчраад суулгахгүй тэднес чинь бас ойлгуулна ятгална тийм ингээд ихнэр хүүхдтэй нийлнэ гэл тэр чинь ингээд эхлэх гэж нэлээд юм болдог байхгүй. Тэгээд энэ бүх ажлынхаа эхлэлийг тавиал явж байна. Тэгээ өнөөдөр бол цагаагаар тун сайхан гоё өдөр байна тий. Тэглээ харин сайхан байна. Энэ өдөр ер нь маргаашаас хөтөрчих юм шүү. Хагасаа шүү. Тэгвэл маргааш нэг дулаахан байвал жоохон гатур матур гарт юм билүү гэж бодоод сууж илаа. За билүүс дандаа нөгөө нэг томоохон ажлууд хийх гээл дандаа бэлтгэл ажлууд манай иргэд бол ингээд аюул амархан ингээд арга хэмжээнүүдийг дорн хийждэг юм шиг санаад байдаг. Тэр арга хэмжээ чи хийхэд бол төр төрийн босч ер нь альч байгуулга бэлтгэл ажил хийсэн асар их хугацааг авдаг тий. Тэгэхээр бэлтгэл ажлыг сайн 90% бэлтгэл ажил. Дөрөнгө ажил байдаг. Тэгэл 10% бол тухайн өдрийн үйл ажиллагаа болоод өгөөл дуусчихсан. Тий. За тэгээ өнөөдрийн сэдв бол цөмөрөө ерөнхийдөө манай нэвтрэг бол архигүй эрүүл гэр бүл тэд гэр бүлийн асуудлуудыг ярьдаг байхгүй юу? Сайн талыг ярина, хайрын тухай ярина, санхүүгийн тухай ярина, харилцааны тухай ярина. За мөн дээрээс нь хүчирхийлэл архиталт. Тэгээ өнөөдрийн гол бидний ярих байгаа сэдв бол хүүхд хамгаалал, хүүхдийн хүмүүжил. Хүүхдүүд яагаад гэмт хэрэгт холбогдоод байна? Гэмт хэрэгт холбогдоод байгаагийн суурь шалтгаан юу вэ? Гэдэг талаар ярилцж байгаа учраас бид нар өнөөдөр мэрэгжлийн хуульч, мэрэгжлийн гэр бүл судлаач нарыг бас урьсан байгаа. Тэгээд хамгийн ихний асуултаа хуульчээс эхэлчихэ. Тэгээд өнөөдөр Монгол улсад нийт гэмт хэргийн гаралтын хэдэн хувь нь хүүхдүүд эзэн болоо. Хүүхдүүд хийгээд эзэн болоо. Хүүхдүүдийн гэмт хэрэг хийж байгаа хандлага нь сүүлийн үед нь явж байна. Би нэг мэдээлэл сонссон жоохон хэцүү хүндрэх тал руу яваад байгаа гэж нэг тийм юм цагдаагийн албаагч сонсч ирсэн. Харин өнгөлөгчийн үдээр бол ямар шиг байна гэж. За надад бол бас яг нарийн тийм статистик судалгаа бол бага байна л да. Гэхдээ ямар ч гэсэн улсын хэмжээнд бол жилд 1000 орчим хүүхэд эрүүгийн болон зөрчлийн эрх тодорхой байдлаар одоо 21 нас хүртэл те 14-өөс 21 насны хүүхэд өсвөр насны бол холбогдож байна, шалгагдж байна. За эндээс бол тодорхой хэмжээнд нэлээд бага хувь нь бол бас эрүүгийн эрх дээр ял аваад шийтгүүлээд ял шийтгэл авдаг юм зүйлс бол жил болгоно л бол тодорхой гэмтэргийн тодорхой хувийг л эзэлдэг юм байна. Өнгөрсөн жилүүд бол миний хувьд бол 2004 оноос хойш өмгөөлөгчөөр ажиллаж байна. За энэ хугацаанд бол 15 жилийн хугацаанд нэлээдгүй бас хүүхдүүдийн эрх чиг хамгааллаа. Зөвхөн хохирогч холбогдогч гэхгүй бас хохирогч. За эндээс ингээд өөрийнхөө зүгээр яг хувь хүний хувь өмгөөлөгчийн зүгээс дүгнэх юм бол яг гэр бүлийн хүмүүжил маш нөлөөтэй байна. Нэг бол ихэнх миний ажилласан ихэнх хэрэгүүдээр ерөөсө тухайн гэр бүлийн аав нь байхгүй. Эсвэл аав нь орхио явсан хийдээс салд сарнсан ч юм уу те. Хойд эцэгтэй байдаг, хойд эцэгээс одуулдаг ч юм, хойд эцэгтэй хүчирхийлүүлдэг ч юм уу те. Энэ нь эргээд гэмт хэрэгтэн болоход, эргээд тохирогч болоход гэдэг юм уу. Тодорхой хэмжээгээр нөлөөж яадаг. Тэгэхээр хамгийн гол шалтгаан бол энэ гэр бүлийн хүмүүжил юм байна. Гэр бүлийн орчин юм байна даа л гэж дүгнэж байгаа.
Тийм. Архины хамааралтай эцэг эхчүүд бас байна уу тийм ээ? Одоо гэмт хэрэгт холбогдох хохирогч хүүхдүүдийн арталт бол архины хамааралтай эцэг их бас байна уу? Архины хамааралтай ээж аав нь байнга зодоодохоор орон гэрээсээ оргонд айжаад явцдаг. Тэгж явж байгаа. тэгж явах хамжигч юм уу холбогдогч болоо явцдаг те. Гэр айл гэр гэдэг чинь гэртээ 5 тухтай байх хэвээр. Гэртээ яваад ороход хоолунд нь байх нэг амар тайван байх хэвээр. Гэтэл ээж аав нь хажуу талаас нь одоо хайраад зодоод өчтөдөхөр хинч тэнд байх дурггүй те. Тэгээд бас нэг 4 жилгээд нэг хүүхдээ өмгөөлж исэн. Нилээ олон удаагийн хулгайн үйлдэлтэй. Эргээд харахаар яг тэр эцгийн хайр халамжийг бүр багасаа мэдэрч чадаагүй. Тэгэхээр ер нь гэр бүлийн хүмүүжил хамгийн гол нөлөөтэй байна л гэж. Ер нь хүүхдүүд ямар төрлийн гэмт хэрэгт төлөвлөгөө оруулж байна өөрөө чинь өмгөөлж байгаа гэдэг дээр. Ер нь бол хулгай байна. Тэр одоо хулгай нөгөө нэг санаатай одоо хулгай гэдгийг мэдсээр хийж байгаа юм байна. Гэтэл тэрийг бас миний нэг тохиолдол бас бидэд нэлээдэн жилийн өмнө хүүхдээ арих дээрээс очиод нөгөө сайн юус ном зам бэлгэлээд явж байхад тэнд нэг тийм залуу байсан байхгүй юу. Найзынхаа ноутбукийг ингээд уг нь бол зээлж авчаад тэгээ явж байгаад нөгөөхөө алга болгосон ч юм уу ямар ч гэсэн ямар нэгэн байдлаар тэрийг эргэж өгөх боломжгүй болтол одоо тэр найзынх нь ээж нь чи тэр үнэтэй юм яалаа гэсэн чи найзыг нь шууд одоо цагдаад өгөөд тэгээ тэр нь сүултээ ингээд нөгөө хэрэг үүсгэх дөнгөтэй ингээд тэнд хүүхдээ харихад байгаа хэрэг. Тэгээд уг нь бол энэ би хулгай биш байсан. Гэхдээ тэр одоо юуг нь алга болгоцсон ч илүү ямар ч юм тиймэрхүү тохиолдол ер нь бас хэр одоо байд юм бол тийм санаандгүй нэг эсвэл одоо нэг найз хулгай эсвэл найзтайгаа хамт явж байгаад хам ирэх болдог ч юм нэг иймэрхүү юм дээр хүүхдүүдэд анхааруулхад одоо яг өмгөөлөгч хүний зүгээс ийм тохиолдолд хэрвээ найз чинь гэсэн бол одоо өөрийгөө хамгаалахын тулд одоо хуулийн өмнө ингэж одоо ийм тохиолдол чи одоо хэрэгтэмш ийм тохиолдол чи хам хэрэгтэн болоо явчих тийм ч гэдэм үү. Өсвөр насны бас ийм хүүхдүүдэд өгөх зөвлөгөө бас байж болох уу? Ер нь бол яг таны ярьж байгаа тохиолдол бол одоо яг хуульч хүний хувьд энэ хүүхд буруутай байсан байна, буруугүй байсан байна гэдэг одоо дүгнэхэд бол хэцүү л дээ тийм нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь хэрэгт бол гэмт хэргийн хамжигч гэж нэг юм байна. Тэгэхээр тухайн хэрэг дээр найз нь толгоолоо за би ингээд айл руу ороод ахынд очиод зурагт аваад гараад ирээ чи хүн хараад байж байгаарэ гэхэд нөгөө хүүхэд маань ахих руугаа л орлоо гэж боддог те. Гэтэл эргээ тэр ахих руугаа ууш танихгүй айлтгуур тааруулаа орцсон байдаг. Зурагт аваад гарч ирсэн байдаг. Цуг хүн хараа зогсож ирсэн байдаг. Ингээ холбогдогч болчихсон. Тэгэхээр яах вэ гэдгээр би бол 2004 онд өмгөөлөгч болоод Чингэлтэй дүүргэн цагдаа гэлсээр суудгасан. Энэ үед бол 14-өөс 25 насны хүртэл залуучууд айгүй олноороо ял авдаг гэсэн. Яг одоо ч хിവэрэ. Гэмт хэрэг гэдэг бол тодорхой үр дагавар. Тэгэхээр бид нэр өөрчлөн сэргийлэх ажлыг те эрүүгийн хуулийн 6 дугаар зүйл нь нэг 10 зүйл зарт байгаа. 14 наснаас 14 наснд хүрсэн энэ 10 гэмт хэрэг дээр ял авнаа. Эрүүг хариуцах хүлээд гэдэг. Тэгэхээр энийг тэрний нэг чинь нэг хулгай байхгүй юу? Энийг маш сайн сурталчлах те хүүхдүүдэд ойлгуулах. Миний хувьд 2011 оноос хойш өнөөдөр хүртэл бол ерөнхий боловсролын сургуулиудаар яг энэ хууль сурталчлах ажлыг хийдэг. Сургалт заагаад явдаг. Тэгэхээр очиод нийгмийн ажилтнанд очиод за ингээд нэг эрүүгийн хууль гэж байдаг. Энд заасан одоо үйлдэлийг хийх юм бол зөрчих юм бол гэмт хэрэг болно. Тэгэхээр одоо нэг ийм 10 хэрэг байна. Энийг мэдхүү гэхээр нөгөө багш нар маань нийгмийн ажилтнууд маань өөрөө бас сайн мэддэггүй те. Өө тийм үү гэдэг. Ингээд заагаад төхөр хүүхдүүд нь ч ойлгодог, багш нь ч ойлгодог те. Шүүгийн практик гэхэд зэвсэг гэж нэг юм яригдана жишээ нь хүүхдээр ангийнх нь бүх шанаадад авдаг, эргэж хараад яасаа аваа чигээд тэр буланд байгаа шалны мод очиод цохоод авдаг. Шалны модоор тий. Гэтэл нөгөө зэвсэг хэр нэг нь зогсон гэдэг үйлдэлээр буруужих нөгөө хүүхд маань зэвсэг ашигласан гэ хүндрээ явчихна. Тэгэхээр энэ зүйлийг хэн зааж өгөх гэхээр өмгөөлөгч хуульч хүн зааж өгнө шүү дээ. За чи ямар ч үсэн одоо зохио илээхэд юм хүм чулуу авчираад ирээ зохиолоо гэхэд минийхөө тэнцээ авах байсан бол тэнцээ авахгүй шүү гэд. Ахынх нь өмгөөлжсэн 5 жилийн өмнө өмгөөлжсэн нэг хэрэг дээр яг ийм босон байхгүй гэхээр нөгөө хүүхд яах вэ гэдгээр ойлгож байгаа. Тэгэхээр яг энэ хууль сурталчлах ажлыг зүгээр нэг хулгай хийж болохгүй гэж ярих нэг өөр. Хулгай гэдэг нь онлын хувьд юм байгаа. Мэргэжлийн ялангуяа хуульч өмгөөлөгчнөр мөрдөн байсан гэхнэр мөн өөрсдөө шүүгчнэр прокурор те
Өөртөө яг энэ хулгай гэдэг чинь юм байгаа. Миний ажиллаж нэг хэрэг дээр ингээд бүр буруудсан, ингээд хүндэрсэн юм шүү гэдгийг ингээд тайлбарлах юм бол илүү үр дүнтэй хүрдэг юм байлээ л дээ. Хүүхдэд үрдэг. Ер нь бол тийм. Тэгээ хүүхдийн салбарын яг тийм болчтой юм л да. Юмыг ингээд айгу олон талаас нь байн ингээд тайлбарладаг, ингэдэг болчтой юм л да. Тэгэхээр одоо эрсдэл нөхцөлд байгаа хүүхдэд хамгааллын хариу үйлчилгээг хамтарсан багаараа үзүүлээд гэдэг. Би яриул нь салбарын хүн өөр чиглэлийн хүн ойлгохгүй байгаатай яг адилхан байдаг байхгүй. Тэгэхээр хүүхдтэй ажиллаж байгаа хүмүүс бол илүү тухайн хүүхэд яг яаж хэлвэл хүүхдийн төвшнөөс илүү ойлгох вэ гэдэг талаас нь сургууль их зүгээр байдаг л да. Үр дүнтэй аргыг ашигладаг юм байна те манай Баттган. За шүхэр цэцэг те шүхрээгээсээ нөгөө хин насаахын нөгөө шүдэр цэцэг санаанд орж ирээд байгаа. За шүхрээгээсээ сонирхож асуу. За энд өмгөөлөгч бол мэдээж гэр бүлийн хүмүүжил дээр одоо бас асуудал байна. Гэр бүлийн орчноос бол ингэж хүүхдүүдэд шалтгаалж байна гэж. Тэгэхээр манай шүхрээ бол хүүхд хүмүүжлийн эрэг аргын сургалтуудыг бүр орон нутаг бүсийн хэмжээнд хийгээд яваад байгаа юм байна. Тэгэхээр сүүлийн жилүүдэд хичнээн хүнд бас энэ сургалтыг хөргүү хүмүүс өрөнд хэрхэн хүлээж авч байна. Яг тэр хүүхэд хүмүүжлийн эрэг аргын өгөөд байгаа гол мессеж нь юу вэ? Тэгэхээр яг одоо хүүхэд хүмүүжлэх эрэг арга гэхэлэр нөгөө талд нь сөрөг аргын тухай ингээд бас бодож байна тийм ээ. Тэгэхээр ер нь бол хүүхэд хүмүүжлэх эрэг арга гэж байгаа бол гэдэг нь одоо сүүлийн үед бол нэлээд одоо эцэг эхчүүдэд тэ хүрж байгаа. За миний хувьд болохоор ер нь 2009 оноос хойш ер нь яг энэ хүүхэд хүмүүжлийн эрэг аргыг одоо эцэг эхчүүдэд танилцуулаад тий яг тэр одоо аргаараа ингээд сургаад мөн зөвхөн эцэг эхчүүд биш бас төрийн ажилтнууд тийм ээ босрлын хэлцээ ажилтнууд одоо аймгийн тий ингээд явж байна л та. Тэгээд ер нь бол үндсэндээ миний нэг бас гэр бүлийн баяр хөөртэй хамтын аялалгийн сургалтын хөтөлбөрөөр яг энэ хөтөлбөр маань болохоор ер нь бол дэлхийн зүйн байгууллагын хөтөлбөр. Тэгээд орон нутаг одоо нутагшуулсан хэлбэрээр энэ одоо хөтөлбөрийг шилжүүлээд тэгээд үндсэндээ яг энэ нутагшуулсан одоо хөтөлбөрөөр 500 орчим одоо сурагч ашиг нь бэлтгэсэн. Тэгээд энэ хөтөлбөр маань өөрөө болохоор их маш их мөрөв хүчтэй юм хөтөлбөр байдаг л да. Тэгээд суралцсан хүмүүс маань ингээд цаашаа өөрсдөө нөгөө сураад тэгээд цаашаа өргөжлүүлээд ингээд эцэг эхчүүдэд одоо хүрээд ингээд сургаад ингээд явж байна л да. Тэгэхээр яг хөө мэдээж хэрэг нөгөө хүүхэд гэмт хэрэгт өртнө гэдэг маань бол эцсийн одоо үр дагавар байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэрнээс өмнө хин Баттган маань ч гэсэн түрүү ярьлаа шүү дээ. Энэ бол үүнээс урьдчилан сэргийлэх бас нэг юм байх хэрэгтэй гэж тийм. Тэгэхээр мэдээж хэрэг урьдчилан сэргийлэх зүйл гэдэг бол яалчгүй л одоо гэр бүлийн орчин тийм. Тэр дундаа эцэг их хүүхдүүдтэйгээ харилцах, эцэг их хүүхдүүдээ яг нөгөө зөв хүмүүжүүлэхэд энэ бол маш их одоо нөлөөтэй тий. Тэгэхээр ээж аав хүүхдүүдтэйгээ яг өөрсдөө одоо зөвхөн одоо нөгөө эцэг эхчүүдийн өөрсдийнх нь хүүхдүүдтэй хандж байгаа хандлага нь зөвхөн нэг юм бие махбодын хэрэгцээ тий хоол хүнсний хэрэгцээг ингээл хувцс хунар ч юм уу яг үндсэн хэрэгцээг нь хангаад л зогсчдаг. Энэ бол одоо миний одоо юу гэдэг нөгөө мэрэгжлийн үнэнүүдээр ингээ харах юм бол ингээд аюу хязгаарлагдмал харагдаж байгаа байхгүй. Эцэг их болохоор болоод байна гэдэг те. Тийм ч учраас юу гэдэг вөхөр би одоо чамайг үнэтэй сургууль сургаж чинь те. Би чамд та хоолонд одоо хаавч юу гэж нэнээс илүү чи юу гэсэд байгаа гэдэг. Гэтэл яг нарийнда ингээ хүүхдийн сэтгэл зүйн хэрэгцээг эцэг ихнэр тэр болгоо анзаардаг. Тэгэхээр миний зүгээр хувьд ингээд одоо гэр бүл судлаач хүнийхээ өнцгөөс харахаар би бас энэ нөгөө гинт хэрэгт өртөж байгаа бас нэг энэ шалтгаан нь юу вэ гэхлээр эцэг их хүүхдийнхээ нэг сэтгэл зүйтэй одоо тий ойлгож сэтгэл зүйг нь олж харж яг тэр хэрэгцээнд нь тулгуурлаж харилцдаггүйгээс болж хүүхдүүд нөгөө эцэг ихээсээ маш их одоо хүндэрэл тий маш их юм нөгөө шарахыг авдаг тий тийм учраас нөгөө юм харилцааны хомсдлууд маш их үүсдэг. Сэтгэл зүйн хомсдлууд үүсдэг гэж боддог. Тэгээ тийм учраас энэ нөгөө нэг маш олон одоо эрсдлүүдийг хүүхэд үүрэгтэй ийм одоо бас нэг шалтгаан болд юм болов уу гэж юу боддог л да. Тий. За яг эмт хэрэгтэй холбож байгаа хүүхдүүдийн гэр бүлийн хүмүүжил тал дээр ийм бас тулгамдсан асуудлууд байгаад байгаа юм. Эцэг эхчүүд тэгэхээр ер нь бол аливаа хүчрхийлж байна, аливаа эрсдэлт хүүхдээ өртгөөс урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн чухал юм нь нэг номерт одоо хүүхэд хаана нэг гэхээр гэр бүлийн орчинд байгаа шүү дээ. Тэгээд дараа нь сургуулийн орчинд ч гэдэм юм. Тэгээд нийгмийн орчинд гэдэг ингээд задраа авчихдээ. Тэгэхээр гэр бүлийн орчинд бол хамгийн түрүүнд урьдчилан сэргийлэх энэ ажиллагааг анхаарат өгчих юм бол ээж аав нь анхаарат өгчих юм бол бас тодорхой хэмжээгээр хүүхдүүд асуудал өртөх нь буурна гэдэг. Тэр туснаа сэтгэл зүйн хэрэгцээ нөгөө сонсох, ойлгох, ярилцах, урамшуулах, дэмжих, оролцоог нь хангаж өгөх гэдэг арга тактикуудыг хэрэглэснээрээ магадгүй хүүхэд ямар нэгэн юунаас урьдчилан сэргийлэх юм боломжтой гэж ингэж харагдаж байна. За тэгвэл надад нэг юм асуулт байна л да. Манай Баттган бол гэмт хэргийн хохирогч болон
холбогдогч хоёртой хоёулантай нь ажилладаг байгаа. За тэгэхээр энэ хоёр дээр одоо мэдээж онцлог ялгаа байгаа л ах л та. За гэхдээ би бас юу гэж асуух гэдэг нь гэхээр хүүхэд гэрүүлтэй ажилладаг салбарынханд нэг ийм асуудал байгаад байдаг. Цагдаа шүүх одоо прокурорын байгууллагын хооронд л гэхүү дээ тий. Нөө заавал өмгөөлөгчтэй байх, хасран хамгаалагч нь байхад байцаал давах. За тэр дундаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн охтуудын тэр нөө байцаалтыг авах энэ гэдэг асуудлууд дээр нэлээд одоо хоорондоо маргаатай байдаг. Тэгэхээр энэ асуудал дээр одоо яг ахиц гарсан уугүй юу те ямар шүүхэн байгаа вэ? Прокурорын шатанда, мөрдөн байцаах шатанда, хэрэг үүсгэх шатанда, магадгүй шүүхт тийм тэр тал дээр ерөнхийд нь ингэж нэг аваад үзвэл. Ерөнхийдөө бол манай бас эрх зүйн тогтолцоо нэг бол хөгжил байгаа л да сайжирч байгаа те. Ер нь бол яг энэ төрлийн хэрэгүүдээр тодорхой төвчний мэрэгсэн одоо өмгөөлөгч, байцаагч, шүүгч одоо яг мэрэгсэн хүн байх юм бол тухайн хэргийг илүү үр дүнтэй шийдвэрлэх боломжтой тий. Тухайн уучлаарай цагдаа дээр нөгөө хүүхдийн байцаагч гэж байсан тэрийг ярьж байна уу? Үгүй ер нь бол тий. Тэр зүйл байх хэрэгтэй шүү дээ тий. Одоо байхгүй байгаа. Тэр бол гэр бүлийн байцаагч. Тийм. Нэг хэсэг нь. Тийм. Тэгэхээр мэрэгсэн байх шаардлагатай байна. Мэрэгсэн бас яг мэрэгсэн байх хэрэгтэй юм байна л гэж би харж байгаа. Сая бол өнгөрсөн 7 хоногт нэг жишээ татхад бол энэ дээр ахиц гарч байна. Хүүхэд гэрүүлийн газараас бол хуульчтай холбоотой хамтраад хөдөө орон нутаг 9 дүүрэг 21 аймгийн 150 орчим өмгөөлөгчийг авчираад ингээд 4 хоногийн хугацаанд яг энэ хүний 8 хүн худалдааллын тэрэг одоо бэлгийн хүчирхийллийн тий бэлгийн эрхчүүд төрчихсөн одоо энэ хүчирхийллийн хохирогчийг өмгөөлөхөд яаж өмгөөлөх ёстой юм бэ? Байцаан шийдэх ажиллагаанд хэрхэн амжилттай оролцох ёстой юм бэ гэдэг энэ мэрэгшүүлэх сургалт зохион байгууллаа л да тий. Яг энэ чиглэлд ажиллаж байгаа хүмүүсийн дур чадварыг дээшлүүлэх тий. Иймэрхүү байдлаар бас төрөөс өмгөөлөгчдийг л сургасан юм байна тийм үү? Энд бол өмгөөлөгч байгаа тодорхой төрлийн сэтгэл зүйчүүд янз янзын хүмүүс ирээд чөлөөтэй нээлттэй сууж л байгаа юм л да бас яг энэ салбарынхан. Мөрдөн байцаагч прокурор шүүх дээрээс. За мөрдөн байцаагч прокурор шүүх дээр болохоор прокурорын байгууллага цагдаагийн бодлого тусдаа явуулж байгаа. Энэ дээр бол явуулж байгаа шүү. Ааха. Тэгэхээр бол тодорхой ахиц гарч байгаа л гэж ингэж харагдаад байгаа юм байна тийм. Тодорхой ахиц гарч байгаа. Гэхдээ мэдээ сайжруулах зүйл байгаа тийм. Ааха. Би Бат хотны нэг юу дээр бас айгүй санал нэгтэй байна. Ягаад гэвэл нөгөө мэрэгжлийн хүмүүс байх хэвээр тодорхой хэмжээнд мэрэгших хэрэгтэй гэдэг дээр бол санал нэг байна. За ягаад тэгэхээр сая хоёр дахь өдрөө лөө тийм. Төрийн ордонд бол нөгөө гэрүүлийн хуулийн шинжилсэн найруулгыг бас төслийг нь танилцуулах хилцүүлэг боллоо л доо. Тэрэн дээр бас оролцсон миний би. Тэгээ ингээ оролцох тийм бол төр төрийн бус одоо эрдэмтэн судлаачид маш олон хүмүүс л оролцож байгаа. Тэгээ Монгол улсын тухайд юу гэж яригадаад байгаа хэрэг нэг давуу тал нь бол гэрүүлийн яамтай болох асуудал бол энэ хууль шинэ хуульдаас тусагдж байгаа юм байна лээ. Нөгөө тал нь бол гэрүүлийн тусгай одоо дагнсан шүүхтэй байх асуудал бол Монгол улсад тавланцсан асуудал байгаа байхгүй юу? Гэрүүл цэцлэлийн асуудал энэ хүүхдийн хэрэгүүд дээр тийм яг энэ чиглэлээр чи хүүхэд гэрүүл рүү чиглэсэн яг ийм нэг мэрэгжлийн бас шүүх байх нь илүү зүйтэй маа гэж үзэгддэг. Олон улсад бол маш олон улсад бол яг энэ дагнцсан энэ шүүхүүд байгаад байдаг. Тэгээ энэ асуудлаас жоохон тусагдаагүй орхигдсон байх шүү гэдэг дээр мэрэгжлийнхэн бол дуурсан. Тэгэхээр хэрвээ энэ гэрүүлийн тухай хуулийн шинжилсэн найруулга дээр энэ асуудлуудаас тусаад өгөх юм бол илүү одоо бүр боловсронгуй тийм ээ хүүхэд гэрүүл мань эрхэн зөрчигдсөн тохиолдолд тэр төрийн үйлчилгээнүүдийг эрхтгч шудраг одоо маш сайхан сэтгэл хангалуун тэр үйлчилгээнүүдийг маш чанартайгаар хүлээж авах юм боломжтой юм байна л гэж харагдаж байгаа юм л да. Тэгэхээр ер нь бол бидний нэвтрүүлгийн зорилго маань болохоор хүүхдүүд яагаад гэмт хэрэгт холбогдоод байна тийм. Сая яг ганц хоёр жишээ татал эхэллээ л одоо гэр бүл салалт юм байна. Гэр бүлийн боловсрол бага олгод юм байна тийм. Одоо ялангуяа бидний ээж аавд бол яг үнэхээр гэр бүлийн боловсрол гэж юм бол мэдэхгүй шүү дээ. 90-ад онд ингээл 2000 оны дундаас л гэр бүлийн боловсрол гэдэг нь яриа орж ирсэн шүү. Тэрнээс биш гэр бүлийн боловсрол бол аав ээжийн тэр хүмүүсийн л одоо ертөнцийг харах үнцэг байсан байхгүй юу? Аав нь л одоо яг яаж гэр бүлээ харна тийм зорилго байна. Тэрэн дотор л гэр бүлийн боловсрол явж байгаа юм. Тийм ээ? Тэр нь бол хоёр дахь том чухал зүйл байна. Гурав дахь гол зүйл бол миний бодож байгаагаар бол нөө сайнтай нөхөрлөл санаа гэрэл муутай нөхөрлөл могон хорлол гэдэг. Тэгээ хүүхдүүд ялангуяа одоо миний үүч төлөгччих нь одоо хаашаа надтай одоо уулзж ярьдаг хүүхдүүд байгаа л да. Одоо 20 ангид байхдаа 20 ангаас суулгадсан гарсан. Тэдний хамгийн том жишээ бол уруу татлаг гэж нэг юм байгаа. Ялангуяа хар тамхин дээр бол архин дээр бол аюултай. Амар уруу татлагдана.
Тэгээ нөгөө нэг хүүхэд чинь бид нар нөгөө ээж аав нь гэр бүлийн боловсрол байхгүй өөрсдөө хичнээн дээд боловсролтой мундаг хүн байсан ч гэсэн гэр бүлийн боловсрол угаас эзэмшээгүй байхгүй бид нар. Тэгээ нөгөө алдаа гаргадаг. Яг нөгөө нэг хүүхдтэйгээ хатуу ширүүн хайцдаг юм уу сайн нөгөө шүхрээгээ хэлдэг нь юмыг хаваад өгч захад ягаа бол байж чаддгүй юм байж хийж гэдэг юм уу те. Тэгээ энэ байдлууд нөгөө нэг хүүхдэд гэртээ орох тийм гоё сонирхлын төрүүлэхгүй гадуур байх, найз нарынхаа дунд байх. Найз нарынхаа дунд ороод ирэхлээр хүүхд өөрөөрөө нөгөөдөл нь болохоор ямар ч буруу юм хийжсэн мэдээж хүүхд юм чинь нэгэндээ шаардлагатай байхгүй шүү дээ. Харин ч хөхүүлэн дэмжээл өстой гоё юм чи илүү мундаг байна гэл те. Тэгэхээр энэ тал дээр бол ер нь бид нар юу бодох хэрэгтэй бэ? Хүүхдээ ер нь яах хэрэгтэй те. Хүмүүжлэлээр нь найз нөхдийнх нь хүрээнд одоо яах вэ? Шүхрээ. Болгоол бариад авах уу? Эсвэл одоо тэгэл сайн аа болохгүй явуулаад авах уу? Энэ дээр бол эцэг эхчүүд бол төөрцөн л байна. Тийм тий. Яг энэ дээр яг ярих юм бол яалчгүй нэг хүүхдийн нас хөгжлийн онцлогийг ярьж байгаа байхгүй. Тэгэхээр эерэг хүмүүжлийн эерэг аргачлал гэдэг бид нар яг л энийг л ярьж байгаа. Хүүхдийнхээ насны онцлогийг сайн мэд тий. Хүүхдийнхээ бас яг тухайн одоо жишээл өсвөр насны хүүхдүүд түрүүхийн ярьлаа шүү дээ. Өсвөр насны хүүхдүүдийн хувьд яг энэ асуудал маш их төгөөмөл гарч ирдэг. Гэхдээ яг энэ наснда хүүхдүүд өөрсдөө нөгөө яг одоо нөгөө ялангуяа 13-аас 19 насны хүүхдүүдийн хувьд нөгөө дааврын маш одоо их тий өсөлт ингээ явагдчихэдэг. Тийм учраас яг энэ үед нэг хүүхдүүд өөрөө ч ойлгохоо мэддэггүй тий өөрийгөө ч ойлгож чаддаггүй. Гэтэл эн чинь нөгөө хүүхэд наснаас нөгөө одоо насанд хүрж байгаа үеэрөө шилжиж байгаа шүү дээ тийм ээ. Бие махбодын хувьд ч өөрчлөлт гарна, сэтгэл зүйн хувьд ч өөрчлөлт гарч байгаа. Тэгээ энэ насны дээр хүүхдүүд маш олон юм сонирхож эхэлдэг. Ээж аанаар бол энийг баг анзаардаггүй. Тэгээ нөгөө янз бүрийн ааш гаргаад ирэнгүүт наа чи нөгөө нэг юу лээ шилжилтийн насн дээр явж байгаа ч гэдэг юм уу. Гэтэ яг ээж аанаас түн шилжилтийн нас гэж юу ингээ асуухаар ингээ мэддэггүй. Тэг гэтэл тэр дунд маш олон өөрчлөлтүүд явж байгаа. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүд ихэвчлэн одоо санаандгүй байдлаарч гэдэг юм уу те арих хэрэглэх тамхи татах ч юм уу те одоо сүүлийн үед ялангуяа нөгөө хар тамхины одоо сонирхол маш их те гарлаа шүү дээ. Эн чинь бол яг үнэндээ бол тэгээ түүнд орчлоо гэсэн үг ерөөсөө биш. Аригчин болчлоо, тамхичин боллоо гэсэн үг ерөөсөө биш. Хүүхд зүгээр сонирхож эхэлж байгаа. Харин эцэг их нөгөө хүүхдүүдтэйгээ харилцдаггүй, хүүхдүүдтэйгээ ярьдаггүй, хүүхдээ сонсдоггүй, хүүхдээ цаг гаргадаггүй учраас нөгөө хүүхдээ хинтээ найзлаад байгаа, тэ ямар одоо зүйл цаг зарцуулаад байгаа гэдэг юмыг анзаардаггүй. Тийм учраас нөгөө хүүхдүүд одоо яг иймэрхүү шинж тэмдэг илрэнгуй шууд загнадаг, тэ шууд одоо хүүхдээ зоддог, иймэрхүү байл. Тэгээд багш нар ч гэсэн ингээ өөрчлөгдөд агингууд ямар ч фактгүйгээр хүүхдээ шууд буруутгадаг. Тэгээ энэ байдлууд нь хүүхдийг цаашаал түлхэх зүйл рүү явуулна уу гэхээс биш наашаага ингэж юусаа авчрахгүй гад. Тэгэхээр юусаа ээж аавуудад би юу гэж хэлхийг аягүй хүсэж байгаа вэ? Юу гэж хэлээ яваад байгаа. Тэгэхээр юусаа хүүхдийнхээ насны онцлогийг таньж байна. 0-5 настай хүүхэд ямар онцлогтой юм? Сэтгэл зүйн хувьд яадаг юм? Бие бэлтрийн хувьд ямар тий одоо онцлог байдгийг мөн танин мэдхийн хувьд ямар одоо хөгжлийн шатанд явдгийг. За 6-аас 9 настай хүүхэд ямар байдгийг тэгвэл тий 9-ээс 13 настай хүүхэд 12 настай хүүхэд 12-оос одоо 19 настай хүүхдүүд гэ тий. Тэгэхээр ерөөсөө энэ зүйлийг хэлмээр хүүхдээ л таньж мэдээч тий. Хүүхдтэйгээ цаг гаргаж. Яг зөв гол нь хүүхдээ найзын найз биш үү? Аха. Одоо айгүй хэцүү асуудал байна. Одоо би яг өөрөө ээж хүний хувьд миний яах вэ? Чавчхуу явуулаад том одоо яг өсвөр насны. Тэгэхээр би саяхан яг охины маань яг өсвөр нас эхлээд бүр ингээд маш ааштай ингээд өөрийгөө өмгөөлөх сонирхолтой бүх юм дээр тайлбар тавьдаг. Тэгээ ингээд би бас ээж болохоор нэг тэр чинь ингээд надад том хүн шиг харьцаал намайг үл ашиг надад таалагдахгүй би бас тэнд ингээд аруулцах гэдэг. Гэхдээ би яг интернетээс судалж байгаа өсвөр насны онцлог гэдэг жинхэнэ судалгааны юм уншлаа. Тэгсэн чинь ерөөсөө яадаг гэдэг бүх юм хэлээд. Тэгээд ерөөсөө тэрэн дээр яг одоо бас нөхөрлөж байгаа найз нөхдийг нь бид нар мэднэ гэдэг нь ерөөсөө төрүүчээлд хүүхдүүдэд цаг гаргаач ярилцаач. Хүүхдүүдэд манай охин маш дотгошоо манай нөхөр ер нь дотгошоо талдаа тийм хүн яг аавгаа дуурайгаад тэр чинь удамшсан нэг бүр ингээд айгүй чимээг өгөх талах гэсэн байхгүй. Тэгээ би болохоор өөрөө айгүй дураараа өсчөөд эцэг эхчүүд чинь нөгөө бас нэг сони юм лээ шүү дээ. Бүх юм миний хүслээрээс гараад хүүхдүүдээ хүртэл өөрөө хүслийн одоо миний хийснийг хийх хэрэгтэй юм шиг болгож байгаад би хүүхдээ айгүй нэг буруу өсөж байгаа дотгошоо өсөж мэдээд за би одоо задлыг хэл чи юу хэлмээрээ надаа хэл хамаагүй ээж нь уралдаж ээж рүү ууралж олно хэлмээр ингээ бүр ингээл бараг тасгалжуулсан байхгүй. Тэгсэн чинь одоо бүр хитэрсэн юм шиг санагдаад би бүр өөрөө за би юу яач вэ ч үгээ. Тэгтээ яг уу аз олж нээлттэй байлгаж өгсөний ачаар одоо хүүхдүүд маань бүх процесс ярьдаг. Яг сургуульд дагаж ирээл ингээд нэг эмэгтэй би ганц охинтой тэгээд 3 банттай болохоор охин бол дагаж ирээл тэгэхээр бүх мэдээлэл авч итл
нэг хүүхдийн тухай мэдээлэл хахад одоо юу гэдэг ижил хүсний сонирхдаг охин байгаа байхгүй. Гэх мэтчлэн ингээд нөгөө мэдээллийг би өөрөөдөө цуглуулад тэгтээ шууд хүү яжи тэрнтэйгээ бол би ийм одоо шууд юм зааварчилгаа биш ярьж явж байгаад аяж сонссон чинь нөгөө тэр гэдэг охин чинь миний охин жоохон тийм юм уу да. Инхээр миний ийм юмд нуруу татагдаж болохгүй. За тэр чинь яад гэр бүл нь яад идэг. Тэгэхээр бас яг л түрүүч ярьсан одоо бүтэн юу аав ээж хоёрын салцсан. Тэгэд эмээ дээрээ байдаг. Тэг хаяа аав руугаа ээж рүүгээ ингээ хоёр тустай явж ингээ тэр нь ерөөсөө сэтгэл зүйн л нөгөө хямрлаа ямар нэг юм гоцгаад өөрөө тэгээд эмхтэй ирнэ одоо юу гэдэг юм эрэгтэй хөгч байдаг ч юм уу иймэрхүү ингээд байдлыг тэгэхээр яг юм мэдээллийг л авдаг байдаг. Одоо загнахаас илүү яг л одоо хэлдэг шиг сонсоод тэгээд тэр өсвөр насны хүүхдүүд чинь яагаад яг гимт хэрэгт хамгийн хүртдэг вэ гэхээр түрүүч яг батнасан гэлдэг шиг нөө найзуудтайгаар хайгуу сонирхолтой байдаг. Хизээж ээж багш биш. Зөвөөсөө найз нөхдөсөө л ярилцаж хамгийн их таашаал авдаг гэдгийг тэнд ингээд судалгаа гаргацсан. Гэхдээ яг тэр үед хинтээ найзалж ийн гэдэг ерөөсөө өсвөр наснд нь хэрвээ би муухай аштайхт нь муухай ашлуулад яг тийм хүн болж тогтсон шүү гэдэг тэр судалгаа дуусгасан байгаа байхгүй. Тэгэхээр тэг ямар найзтай найзалсан хэрвээ буруу хөвшилтэй буруу хүмүүжилтэй найзтай явсан бод тэр ерөөсөө тийшээ тэр арга зам руу ягаад гэвэл цагаа илүү өнгөрөөж байгаа тэдрээсээ илүү таашаал авч байгаа учраас тэгэхээр ерөөсөө эцэг эхчүүд би ойлгосон юм нь хинтээ нөхөрлөж байгааг л би сонсох хэрэгтэй юм байна. Сонсонгуудаа шууд хөө пупа тэрээсээ бойл ахад найзлуул юм биш маш сайхан ярилцаад эн чинь ингэ шүү тэнгэ шүү багаар ойлгуулад яг бас би бол ингэж бодсон л нөгөө талын хүүхд ч гэсэн хин нэгний хүүхэд учраас чи би шууд охиноо халдуулахаас илүү би яаж тэр хүүхдэд зөвөр нөлөөлөх боломжтой миний охин тэр хүүхдийг зөв чиглүүлж тэр хэрэгцээг нь хангахад нь тийм ээ ингээд миний охин найзлаад үзээрэй чи ингээд үзээрэй ингээд ганцаардж байгаа бол чи бас тэр хүүхд ингээд хэрэгцээг нь чи ингэж хангаж үзээд тийм аль болох буруу тамхи арх хэрглэж байгааг ингээд миний одоо бойл гэж чи би тэр талаас нь яг зөвлөж үтсэн. Тэгээд энэ нь бол буруу юм аа. Тэгэхээр өөрөөсөө хамгийн эцсийн миний дүгнэлт бол ястай нөгөө онцлогийг ойлгох чингут би нөгөө охиноо шал өөрөөр харж эхэлж байгаа байхгүй. Өмнө нь бол мэдхгүй үзэлцгээд чи миний ээж юм уу би чиний ээж юм чи хэн болоод миний өдөс юм том дуураа да. Яас их зантай ингээл нөгөө яг ингээл орж ирж итэл нөгөө онцлогийг ойлгож байгаа энэ чинь нөгөө бие хүн болоод өөрийгөө хамгаалах нөгөө тэр онцлогууд нь яг саяны үгэн дээр илэрлээ энтергээд айгу олж илрүүлээд тэгээ ярилцаад яг тэрийг нь мэдээд хүүхдээ ойлгож нөгөө бүх үзэл бодлыг сонсоод харилцан ярилцаад аажмаар зөв чиглүүлэх ийм л харилцаа юм байна гэдэг би бол өөрөө амьдрал дээрээс л ойлгож авсан байна. Тэгэхээр энэ бол шууд таслах дэмил юм байна тийм үү? Ер нь яг нөгөө нэг эерэг хүмүүжлийн бас нэг мэдээж олон аргууд байгаа. Монгол эрдэмтэд судлаачдын танилцуулж байгаа арга байна. Олон улсын судлаач мэргэжлүүдийн ч танилцуулж байгаа арга байна. Тэгээ миний хувьд бас нөгөө нэг маш их эцэг эхчүүдээс санал болгодог нэг одоо 2009 оноос хойш яриа авч байгаа арга юу гэхээр гэр бүлийн хурал хийгээч гэдэг ямиг санал болгож байна. Бас нөгөө гэр бүлдээ дүрм тогтоо гэдэг одоо аргыг би санал болгож байгаа. Тэгээд урамшуул сонс гэсэн яг ийм дөрвөн аргыг би маш их одоо санал болгож байгаа. Тэгэхээр яг энэ дөрвөн аргыг баг эцэгчүүд ерөөсөй хэрэгжүүлдэггүй юм байна. Гэтэл яг нариндаа ингээд аваад үзэх юм л одоо жишээлбэл яг танай гэр бүлд гарч байгаа асуудал тий ээж аав нар хамгийн түрүүнд ойлгох ёстой юм юу вэ гэхээр хүүхэд чинь эргээд хүүхэд болохгүй байхгүй. Тэр чинь том хүн болж байгаа. Тэгэхээр Монгол уламжилт аргаач гэсэн харшин ч гэсэн бид нар яадаг вэ гэхээр хүүхэд өсвөр наснд ороход бид нар ямар хүмүүжлийн аргыг хэрэглэх ёстой вэ гэхээр зөвлөх санааг нь сонсох гэдэг аргыг хэрэглэнэ гэж байгаа. Тэгэхээр яг уул нь бол ингээд 0-5 настад ингээд насанд нь онцлогтон тохирлоод бид нар нөгөө хүмүүжлийн аргаа зөв хэрэгжилж исэн бол өсвөр насн дээрээ ийм одоо юун дээр бараг тулгархгүй. Гэхдээ яг уу тэглээгээд нөгөө муу юм ерөөсөө багхгүй. Ямар ч тач одоо тулгарж байгаа асуудал яг уу ерөөсөө л хүүхдтэйгээ суугаа сайхан ярилцах. За миний хүүхд тулгарж байгаа яг асуудал юу вэ? Тэрнээс өмнө хүүхдийнхээ онцлогийг мэдчих. Яг өсвөр насн дээр яг сэтгэл зүйн хувьд юу болоод байгаа тий? Бие махбодын хувьд ямар өөрчлөлт гараад байгаа. Танин мэдхүүн хувьд яг юун дээр энэ хүүхэд тий яг одоо очиод ингээд зогсчих. Одоо нийгмийн хувьд нийгэм шиг оролцох тийм ээ яг энэ хэрэгцээн дээр яг юу вэ гэд. Ер нь өсвөр насны хүүхдүүдийн хувьд хамгийн чухал зүйл юу вэ гэхээр найз нөхөр гэдэг бол номер 1 number 1 гэж тий. Тэгэхээр эцэг эхчүүдийг юу вэ гэхээр та яг хүүхдийнхээ найз нь бол гэж аим биш. Гэтэ найз шиг байр суурьнд очил гэж аа. Тэгэхээр ээж аав нар ийм байр суурьтай л гэдэг байхгүй. Чи яг хэм бэ гэж доошо буугаад ижилхэн байр суурьнд очив. Тэгээд хүүхдтэйгээ ярилцаа төлөвлөгөө гарга тий зохио. Яг ямар хүүхд тэр найзалж байгаа хүүхд чинь сайн тал нь юу вэ? Тий саар тал нь юу вэ? Чи яаж нөлөөлдөг юм?
чи тэрнээс ямар нөлөөлөл авдгийг. Тэгээд бас яг өсвөр насны хүүхдүүд энэ яг өсвөр нас ч гэлтгүүл дээ. Ер нь бол ингээд 6-аас одоо эхлээд одоо найз нөхдийн харилцаанд ороод ирэхээр тий. Тэгээд хүүхдүүдийн найз одоо нөхдөйг гэртээ уруулж тий. Магадгүй 7 хоногт эсвэл сардаа нэг удаа ч юм уу тий. Тэгээд ингээд ээж аавынаас ингээд гадна талаас нь ажиглаж харах хэрэгтэй. За миний хүүхдийн те миний хүүгийн миний охины ямар хүүхдүүдтэй найзлаад байна. За тэр найзлж байгаа яг үнэ. Яг юун татаад байна те. А тэгээ дээрэс нь тэр найз нөхдүүдийнх нь ээж аав нь хий. Энэ одоо те салс юм уу салаа юм энтер гэд. Яг ерөөсөө л эцэг их гэдэг бол маш их төсөр дэвчээр те тий үүрэг хариуцлага ийм л юм гэдэг ил ерөөсөө л. Тэгээ дээрэс нь түрүү ярьсан шүү дээ тийм ээ. А бие махбодын хэрэгцээг тэргүй ээж аваад гүйцэтгэдэг. Харин сэтгэл зүйн хэрэгцээ нөгөө яг нөгөө аюулгүй байдлыг хэрэгцээ, нөгөө хайрлагдах хэрэгцээ, нөгөө ойлгох хэрэгцээ, нөгөө үнэлэгдэх те үн цэнтэй байх, нөгөө хүндлэгдэх гэдэг ийм 5 хэрэгцээний донд хүүхдийн сэтгэл зүй нийгмийн хэрэгцээг явж идэг. Тэгэхээр олон ээж аауд энийг дандаа ингээд анзарч хардаг байхгүй. Тийм учраас яадаг вөхөр энэ хомсдлууд ч үүсээд идэг. Тэгэд нэг мэтгэдэлтэй өчи ямар сони юм бэ? Хинийгээд оройсон юм хөхт олчдөг байна. Би лав юм биш гэдэг. Тэгээ би ээж авнараас асуудаг байхгүй. Уучлаарай. Энэ хөхд өнөөдөр хүртэл хинтэй хамт амьдэрсэн юм бэ гэж. Тэгээ надтай л гэдэг. Тэгэхээр юу гэхээр тэгвэл та өөрийгөө хараарай гэж тий. Тэгэхээр ийм аргумент гаргаж болох юм байна тий. Одоо хүүхд чинь ямар нэгэн асуудалд за тэр дундаа гэмтгэргийн холбогдогч ч юм уу тий. Ийм тохиолдолд орсон байгаа болвол нь таны хүүхдийн нөгөө хүндлэгдэх, сонсох сэтгэл санаагаа хуваалцах энэ хэрэгцээ огт хангагдаагүй байна гэж өөрлөгөө хараал гэдэг аргумент тий эцэг их өөрлөгөө хар. Тэрнээс биш тэнд ерөөсөө юу гэдгийг найз нь буруутай биш. Тэгж ярил бас maybe нийгэм бас буруутай биш. Бүр хүүхдийн байгуулагч таашаа буруутай биш тий. Нэг тийм ингэдэг байхгүй эцэгчүүд чинь манай дээр тийм тохиолдол байгаа. Ингээд яадаг вэ гэхээр хүүхдээ ингээд авчаад ингээд манай мэрэгжлийн сэтгэл зүйч уулзуулах гэдэг ингээд орчдөг. Өсвөр насны хүүхд. Тэгээ юу гэж хэлдэг вэ гэхээр энэ хүүхдийг дийлхэ байлаа. Тэгээ бүр гэрүүлээрээ тэгж хэлдэг. Танах хүүхдийн байгууллага юм бол над хүүхдийн хавчрыг олгодог гэдэг. Тэгэхээр нөгөө нэг суур одоо манай шухрыг хэлээд байгаа тэр ахгүй суурийг фундаментыг зөв тавиагүй юм чинь 16 7-тай болчихсон тэр хүүхд төр биднээс яаж ч ажиллаа суур хүмүүжлийг тэгтлэн 100% өөрчилж чадахгүй байхгүй. Магадгүй нэг жоохон хандлагыг тийм өөрчлөх хин талын юм тавьж болно. Тэгэхээр ерөөсө хамгийн энгийн гарц гаргалгаа хүүхд чинь ямар нэгэн тийм илүү найзаагаа дотночлоо тэр хэрэгцээг ерөөсө тэртээ тэргүү тэр бид хориод дийлэхгүй угаасаа тийм хүний өөрийнх нь хэрэгцээ. Тэгэхээр болж бүтггүй хүнтэй нийлээд байна уу? Хэрэгтэй хөвгт орооцолдоод байна уу? Магадгүй хичээл номондоо явахгүй байна уу? Тийм ээ? Гэр орноосоо гараад байна уу? Оройтоод байна уу? Ингээд байна уу гэдэг чинь тэртээ тэргүй хамт найзтай байх, нөхөдтэй байх, нийгэм дунд байх хэрэгцээ нэгдүгээрт байна. А хоёрдугаарт зэрэгцээд миний хэрэг одоо тэр нөгөө үзүүлэх ёстой хайр, халамж, хүндлэл, сонсох, яриулах гэдэг хэрэгцээ бас байгаа юу гэдэг тэр жишиж үзэж чадах юм бол магадгүй айгүй олон зүйлээс урьдчилан сэргийлэх юм. Яг үнэ. Яг үнэ. Маш олон зүйлээс асар том. Тийм айгүй чухал зүйл болчихж байгаа байхгүй. Тийм. Нэг талаас нөгөө талаас сая ярьжсэн чинь ингэж бодогдоод байгаа. Хизээ завандаа ингэж хүүхдээ хүмүүжүүлнэ гэж. Нэг тийм юм яваад штэ. Нийгэм ардаа те хүүхэдгүй юм шиг ажиллаад тий тэгээд одоо ажилгүй юм шиг хүүхдээ хүмүүжүүлээ гэд хүнээс шаарч чинь тэр дундаа одоо эмэгтэйчүүдээс ч гэдэг юм уу те ингэ шаардаад байна гэд нэг хошигнол яваад байгаа штэ. Тэгэхээр одоо яалтчгүй үнэн сайхан би ном уншиж явсан чинь ерөөсөө нэг англиар хит экстрем байх чинь нормал бус хэвийн бус үзэгдэл гэж. Одоо бид нар ажил руу хит экстрем сайн дурын ажил буйны юм. Яг нэг юм руугаа ер нь экстрем эсвэл хит гэр бүл аль нэг юм хаях чинь балансын гэдэг. Тэгэхээр бид нар гэр бүл одоо ажлын цагт яг ажиллаягаа пак тарaalтай гарах бол яг л ингээд нөгөө менежментүүдэд зөв хийж одоо хүүхдтэй цаг гаргах. Бурхан минь нэг удаа ч гэсэн би 6 цагт яг ажилласаа гараад ингээл явдгалтаа 7 хоногт нэгээс 2 өдөр төвчилсээр гадаар 8 цагт очиад амжи. Үнэхээр хэцүү. За тэгэхээр нийгмийн ийм хүчин зүйлүүд байна. Ийм зүйлүүд байна. Тэгээ би яагаад энийг хэлээд байгаа юм гэхээр бас гаргалгаа байна. Яагаад тэгэхээр тэгтээ зүгэл биднээс нийгэмд орлсон ажил хөдөлмөр эрхлэхгүй л бол бас тэ амьдралын тэр бас тодорхой бусад хэрэгцээнүүд хангагдаж чадахгүй болчих штэ. Тэгэхээр яаж байгаа гэхээр манай байгууллага дээр бол дотоод жиремдээ өөрчлөлт оруулсан. Хүүхдийн байгууллага өөрсдөөсөө эхлэх ёстой. За хэрвээ та 2 хүүхдтэй бол 2 хүүхдээ чинь төрсөн өдрөөр та ажиллахгүй амралтыг цалинтай амралтыг гэж хэлж байгаа. Тийм. Тэгэхээр энэ бусад байгууллагууд бас ийм одоо зөвлөлүүдийг хөдөө орон нутгийн байгууллагууд хүртэл өрнүүлж байгаа юм билэ. Тэгэхээр бүх одоо байгууллагууд ингээд эхэлчих юм болвол нь болвол нь жилдээ одоо хүүхдийнхаа ямар ч байсан төрсөн өдрөөр нь цалинтай
чөлөө олгогдоод зөвхөн хүүхэдтэй тэр өдрийг ядаж нэг өдрийг гаргаж өгөх ийм одоо санаачлага юмнууд явж байгаа. Тэгэхээр энийг бас ингээд хэлж ярьж явбал бас нэг удаа ч гэсэн хүүхэдтэйгээ сайхан нэг уучлаарай яригнасан нэг саяхан бас аюу гоё нэг юу уншсан юм багш нарт нөгөө ядаж штэ эцэг эхчүүд чинь бас айгу нөгөө өөрөөсөө бурууг ягаал хин одоо түрүүн за энэ хүүхдийн байгаад чийл учир нь ол гэдэг шиг ингээ багш нарыг бас их буруутгах тохиол их гардаг гэсэн чинь Оросын яг нэгэн сургуулийн ханан дээр тэгж үтцсэн байсан гэсэн одоо хүүхдэд үнэнч зан тэ төлөвшил бусдыг хүндлэх одоо тэр бүхий л тэр дотоод мөн чанаруудад гэр бүлээс гард юм а багш бол бид нар хичээл заадаг бид нар тийм болохоор та багшаас юм шаардах бишээ та өөрөөсөө юм шаардаж ч гэсэн нэг агуулгатай юм бас ингээ бичигдсэн байсан л да тэгэхээр бас эцэг эхчүүд өнөөдөр одоо өөрсдөө хүүхдүүдэд цагаа гаргаагүй байж багш нарыг айгуух те ийм одоо хандлага тавьдаг бас зүйл дээр айгуу анхаарах хэрэгтэй шүү гэдэг дээр бас нэг гинт сандсан дээр хэлчихээ. Тэр багш нарын асуудал гэсэн тэр нэлээд Ахмад багш юм шиг үлээ нэг юугаар явж байсан өчтөр хөвлийн юунуудаар ч гэсэн нэлээд явах шиг болно лээ. Тэр цэцэрлэгийн багш нарын ачааллын асуудлаар те нэр үнэхээр л бодолцмоор одоо энэ сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу одоо энэ Монгол Улсын боловсролын их сургууль дээр байгаа те цэцэрлэг юунд ингээд цэцэрлэгийн багшаар бэлтгэж байгаа энэ хүүхдүүдийг бол би бол тэгж боддгийг шахаж онлын маш одоо хурдтай өгөөл шууд дадлага ажиллаад энэ дандаа туслах багш нарын цэцэрлэгүүд дээр багш нарын туслах багш нар хийлгээл бүрэн ингээл maybe магадгүй нэг жижигхэн хэмжээний цалинтай ч юм уу те ингээл шууд практик дээр гаргах шаардлагатай юм шиг. Тэгэл явц дунд нь тэрийг хэлж өгөөд ойлгуулад практик дээр бол тэгвэл энэ багшийн ачаал айгүй хөнгөрөх юм шиг. Тэр тусмаа нөгөө яг нөгөө эрдэмтэд нөгөө дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрөд байгаа 0-6 наснд төлөвшлийн яг нас чинь цэцэрлэг дээр яваад байгаа байхгүй. Тэн дээр нөгөө хүн хүүхэд болгонд хурц ажил хүүхэд болгонд одоо те туулж ажил хүүхэд болгоныг сасгажуул гэдэг 50 хүүхэд дунд нэг хүн байж байдаг. Тэгээд тэр багш бол шудраг хилжээд шүү дээ. Өглөө яаж ороод өглөө нүдэ хуулаад нэг автобусанд батж аваад ирдэг. Орой бол тэгэл унтахтаа зэрэгцэл сэгсээгээл гэртээ ордог. Нэр үнэхээр тийм аа бодохоор тэр хүн ч бас хүн шүү дээ тийм. Багш нарт хоёрсан чинь надад зүгээр нэг юм санагддаг. Би бас нөгөө багш нарт сургалт хийжсэн л та. Тэгээд яг хуу багш нарын хөрхий бас нэг ингээд нөгөө тий гомдолж байгаа нэг зүйл нөхөр бид нар ингээд хүний хүүхдүүдийн төлөө ингээд тий бүх юмаа зориулдаг. Гэтэл бидний хүүхдүүд ингээд орхигддаг. Одоо яах юм бэ гээл тий. Тэгээ би яг хуу мэдээж авч байгаа. Тэгэл тэр ажлаас тэгээ яг гол бидний нөгөө ярьжсэн сэдв юу байсан бэхээр багш нар энэ их завгүй ажиллаад яаж хүүхдүүдэд цаг гаргах вэ гээл. Тэгээ яг би зүгээр бид нар ингээд маш олон талаас нь ингээд тий хилцэл ингээд ярилцсан. Тэгээд би зүгээр юу ч хэлжсэн бэхээр за яг та ингээд нэг хүүхдтэй ингээд бүтэн цаг гаргаал те ингэх гэгээд мэдээж тэгэж цаг зав гаргахад жоохон хүндрэлтэй байж магадгүй. Гэтэ хэдүүлээ нэг л юм дээр зүгээр тогтчихъя гэдэг. За мэдээж та бол цаг гаргах нь зүүн хэрэгтэй. Гэхдээ миний санал болгож байгаа зүйл юу вэ гэхээр та ерөөсөө олон таван үг хэлмээргүй эсвэл маш их ядарсан эсвэл маш завгүй байгаа үедээ зүгээр л 20 секунд хүүхдэд тэрвэрээ л гэж хэлсэн. Энэ бол эерэг хүмүүсийн бас нэг арга гэж. Тэгээд хүүхдэд тэрвэрэх тэрвэрт ерөөсөө юу вэ гэхээр 20 секунд гэж байгаа байхгүй. Тэгэхээр доотлонтой 8 удаа ингээ хүүхдэд өдөрт 20 секунд тэрвэрэхэд та ерөөсөө тэр хүүхдийг 1000 үг хэлснээс илүү те хүүхдийнхээ сэтгэл зүй хүмүүжилд асар их нөлөө үзүүлнэ гэсэн маань. Маш их бол нөгөө эрдэмтэн судлаач тэгж үзээд байдаг. Цаг гаргахыг гэхээр ёстой хилдгээр ингээл 30-40 минут бүтэн цаг суу гэсэн юм биш аахгүй юу? Ерөөсө чанартай цаг. Чанартай цаг гэдэг нь яг харилцах төвшөнд нь очоод нүдрүү нь хараад ингээд суугаад яг анхааралтай өөрийн сонс. Энэ л айгүй чухал. Энэ бол ерөөсө ганцхан минут ч байж болно тий. За яг ямар байна гэж. За манай баттай бороо өгөх ёстой шүү гэж ярьлаа гэж. Ярьж өгчээ тий. Одоо нөгөө дэвшилттэй тал яг энэ үр дүн гаргахад юу хэрэгтэй вэ гэдэг чинь энэ дээр болохоор Монголын хуульчтай холбооны бас нийт тустай ажил эрхлэх хороо гэж байна сайн дурэ. Манай хорооноос ямар уриалга гаргаж байгаа гэхээр эхлээ та хуульчин бол нэг хуульч нэг сургууль гэдэг уриалга гаргаж байгаа. Та нэг олон хүмүүнлэгийн буйны ажил хийхэрэг өөрийнхөө хүүхдийн сургуулийг л очиод нэг жилийн хугацаанд үн төлбөрөөсөөхөн хөдөлмөрийн гэрээг нь хянаад өгч хүүхдүүд нь гэмтэргээс өртөн сэргийлэх сургалт заагаад өгч. Яг олон сургууль иргүү өөрөөсөө ихлэ өөрийнхөө хүүхдийн сургуулиас. За тэгээд тэнд илүү юм шаардах үн төлбөр авахгүй шүү дээ. Өөрөө ч хүүхд явж байгаа юм чинь. Тэгэхээр нэг хүүхэд нэг сургууль гэдэг аяныг за энэ эргүүлээд бусад мэрэгжлийнхэн та анагаах эмч байлаа гэхэд хүүхдийнхээ нарийн мэрэгжил одоо шүдний эмч юм уу одоо зүрхний эмчийн эмч байлаа хүүхдийнхээ сургууль дээр очиод ингийн бол тэр сургууль нэг өмгөөлөгчтэй болчих нэг эмчтэй за нэг IT инженертэй нэг маркетинг менежертэй байгаа штэ тэр олон мянган хүүхдээ эцэг. Тэгэхээр ерөөсөө нийт эцэг эхчүүд бид нар юу гэж уриалж байгаа юм гэхээр
энэ пробоно ажил гэж тодорхойлж байгаа юм л да. Сайн дурын ажил. Нэг хүүхдийн эцэг нэг аавыг одоо 3 жил явуулаад авах. Та 1 жилийн хугацаанд тэр хүүхдийнхээ сургуулийн тэр асуудлыг хариуцаад өгч сан техник байд юм уу те. Яг үнэ. Тэгээ бид нар бол яг энэ уриалгаа гараад манай хорооны хуульчдууд эхлээл явж ил байна л да. хэр амжилт энэ бас тухайн хүнээс шалтгаалж байгаа тий. Тийм. Ер нь бол цаг зав олон юм байна. Ямар ч байсан уриалал бид нар бол өөрөө өөрсдийнхөө төвчөнд за би яг өөрөө гэрч одоо за өөрийгөө магтсан. Ямар ч байсан 31-р сургууль гэж байгаа. За манай хүүхд явдггүй л дээ. Тэгвэл 31-р сургууль дээр ямар ч байсан энэ сургууль дээр хуулийн зөвлөгөө гээд 2014 оноос хойш ингээд 5 жил үйл ажиллагаа, сайн дурын үнэгүй үйл ажиллагаа болоод 2017 онд энэ сургууль маань дүүргийн гинтэрхүү сургууль болсон байхгүй. Тэгэхээр ямар ч байсан зүгээр нэг хуульч очоод 1 жилийн хугацаанд ингээд хуулийн зөвлөгөөгөөд одоо яг түрүү ярьсан нөгөө эрүүгөөлийн 6 дугаар зүйлээс эхлээд 14 насны хөрөнгөт нь 9 дугаар ангид оронгуут нь за ийм хэрэгтэй хариуцлага хүлээдэг гэдгийг заагаад өгчтэй. Би өөрөө очоод жил болгоо. Тэгэхээр нөгөө хүүхд чинь би ингээд тулгаан хийж болохгүй юм байна гэдээ ойлгоод мэт ийм энэ дээр бол наа чи айгу мундаг гоё санаачлага байна. Нэрээ ягаад бид ингэ чадах хэмжээгээрээ те зөвхөн хүүхдийнхээ сургууль руу ингээд анхаарал хандуул сургуулийн дотоод нөөц бололцоо гэж харагдчих шүү дээ тийм байна. За баярлалаа. Тэгээд маш сайхан сэдвүүдээр бас үнэхээр өгөөжтэй те хүүхдийн хүмүүжлийн талаар ярилцлаа. Тэгээд нөө цаг нь бас төгссөн байна. Одоо биднээс нэг 2 минут орчмын хугацаа байна. Тэгээд 2 зочиндоо 1 минутын хугацаа байна. Яг юу гэж хэлмээр байна. За мэдээж тийм энэ богино хугацаанд бид нар яаж олон юмыг багтаах вэ те. Гэхдээ яг эцэг эхчүүдэд би ямар ч байсан хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг бол амаргүй. Гэхдээ хүүхдээ хүмүүжүүлэхдээ те уураар шас ухаанаар хүмүүжүүлцгээ гэж бас хэлмээр байна. Тэгээд ямар ч завгүй байж болно. Гэхдээ би таныг үнэхээр урамшуулмаар байна. Тэр юу вэ гэхээр та 7 хоногт ядаж нэг удаа те хүүхдтэйгээ тоглох цаг гаргаарай. Хүүхдтэй сонсох цаг гаргаарай. За хүүхдтэй ямар ч ярилцах те урамшуулахын цаг гаргаарай гэж бас хэлмээр байна. Тэгээд бас мэдээж Монгол хүүхдийн хүмүүжил эцэг эхээс маш их шалтгаалдаг учраас эцэг их болцох цагийг гаргаж өсвөр насны хүүхдүүдтэй ээж аав одоо охтуудтайгаа хүүгүүдтэйгээ бас болцоорой гэж хэлмээр. Тэгэд яг иймэрхүү зүйлсүүдийг энэ хамгийн энгийн зүйлсүүдийг хийгээсэй гэж бас хэлмээр байна л да. Гоё санаа зөвлөгөө байна. Манай бат. За яг би хуульч болохоор хуультай холбоотой юм яриа. За Англид бол англи хуульчны эзэмших ёстой 20 уур чадвар гэж байдаг гинэ. За Америкт болохоор Америк хуульчны эзэмших ёстой 25 уур чадвар гэдэг. За энд ямар уур чадвар вэ гэхээр бичгийн уур чадвар байна тийм ээ. Хариуцлагатай байх, цаг барьдаг гэдэг. Энд дээр нэг өрмөц уур чадвар байгаа. Бусдын нүдээр ертөнцийг харах гэж. Тэгээ энэ ур чадвар бол надад бол үнэхээр сонирхолтой санагс тий. Хуульчин бол мэдээж гэрчийн нүдээр, шүүгчийн нүдээр, прокурорын нүдээр, холбогдогчийн нүдээр, хохирогчийн нүдээр харах. Эцэг хүн бидний хувьд яах вэ гэхээр яг тэр хүүхдийнхээ нүдээр тэр хүүхдийг ойлгооч тийм ээ. Сонсооч гэж ингэж л уриалмаар байна. Тэр хүний нүдээр л харцгаая. Хүүхдийн нүдээр тий. За баярлалаа. Хамгийн сүүлд нь Баттутган маань ямар гоё санаа дэвшүүлж байна тий. Хүүхдийн нүдээр өөрийнх нь ертөнцийг харна гэдэг бол маш том чадвар шүү дээ. Тэ? Бид нар ч юм бол ер нь тэгээд өөрийнхөө нүдээр хүүхдэд харуулах гэдэг байгаа шүү дээ. Тийм шүү дээ. За ер нь болж л би бол энэ ертөнцийг ингэж харж байгаа чи яг аавтайгаа адилхан харах хэрэгтэй гэх тэ. Тэгээд эцэст нь бол яг хүүхд гэдэг бол сонсож биш харж өсдөг юм байна гэдгийг л бид нар бүгдөө ойлгож байгаа тэ. Хүүхд гэдэг хүүхдэд 9 шидийн хүмүүжлийн тухай ярихаасаа илүү аав ээж нар маань өөрөө хүүхдтэй харуулж амьдралах нь их чухал юм шиг байгаа. Монгол гэр бүлүүд бол ялангуяа энэ дээр чи би гэлтгүүгээр би ч гэсэн яг энэ тал бол маш том алдаа гаргаж ирсэн. Маш том хүмүүжлийн тухай ярьдаг мөртлөөс өөрөө маш муухай алдаа гаргадаг тийм. Энэ нь бол хүүхдийн хүмүүжил ялангуяа ирээдүйд бол муухай том цав. Айгүй муухай тийм босромог дурсамж ч юм уу да. Алдаа нь болох тийм үндслэл болд юм шиг байна. Тэгэхээр нийт эцэг эхчүүдтэй бол уриалмаар та бол гэр бүлд ялангуяа хүүхдийнхаа толшоо хүүхдийнхээ өмнө цөмөрөө зүв сайхан амьдцгаа зэ адаглал одоо яг түрүүний шүхрийн хэлдгээр аавууд маань эхнэрээ сайхан хайрлаа, эхнэрээ сайхан тэрчээ те хүүхдүүдийнхээ нүдэнд болзоонд явъя. За өнөө өрөө очиод одоо ярилцгаас хизээ болзоонд явах гэдэг. Эхнэрээр бол бас болзоонд явах нь нэлээд удцсан байна. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд эх 7 хоногийн 4 өдрийн 19 цаг хүртэл баяртай үзэгчтэй. Сайхан амарцгаагаарай. Баяртай. Өчигдөө баярлалаа.